явандаа бол ийм нийлүүлэлтийн шок ус магадaltaй удирдах зүйлийг хараад бус нэртэй хараад хүмүүс байгаад байгаа байхгүй. 100% хөтөл байна, 12 хөтөл байна, энийг авуулаа болвол 100% байна гэдэг ийм юм санал болгоод байгаа. Энэ сонгуулийн цикл нэгтэй уягдаад байгаа нь болохоор онцгүй одоогийн хөтөлбөрийг хийхдээ хязгаарлалтгүй огцом их хэмжээний мөнгө нийлүүлээд тэр байрны үнийн хөрөлтөл болж дуусаад гашуун туршлага. Сайн байцгаана үзэгчдээ АСын хэмээн ээлжтэй ярилцлага өргөх хэлбэл болсон байна. За бид Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга амартай зарим хуулийн төслийн хүрээнд ярилцахад бэлэн болсон байнамаа. За манай улс те ипотекийн төрөлсөн банктай одоо болох тухай хуулийн төслийг өргөн барина гэдгийг мэдэгдээд байна л та. Та бол энэ салбарт олон жил ажилласан үеийн үед энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ? Эндээс ярилцлага хийлээ. Ер нь хүний нэг суур ирэх байгаа байхгүй юу? Дээвэртэй байх гэдэг. Тэгэхээр бол энэ эрхийг хангахын төлөө одоо ер нь л одоо олон сая жил ер нь хүн гэдэг амтч нэг дээвэртэй байж амьд мэд өдөө олуулаа тий олон тэрбум болтлоо үржлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нэг тийм суур ирэх байхгүй юу? Тэгэхээр тэрний энэний төлөө одоо засаг анхаарч байгаад бол ямар ч үсэн та баяртай байна. Ягаад гэвэл энийг ингээд юм одоо хувийн салбар, банкны салбар тий одоо ингээд хариуцаад яваад байсан бол одоо төр засгийн зүгээс анхаарад энэ дээр бас ингээд өөрснөө оролцъё. Энэ дээр харъя гэж байгаад бол нэгдүгээр талархалтай сөрөг эрэг тал аль болох сөрөг талаа бууруулж эрэг талуудын үйлгэх юм шаардлагатай байна. Бага оноогүй ер нь бол нөгөө саяны ипотекийн зээл бол нөгөө засаг хариуцаж хийгээгүй учраас илүү нөгөө нэг юм нөгөө одоо гэр хороолд амьдарч байгаа хүмүүсийн бол ууг нь бол зорилттой бүлэг рүү чиглүүлээд яндан буулгах те ийм зүйлд хэрвээ нөгөө засаг анханасаа анхаарсан бол энэ өнөөдөр одоо тэр орон сууцнд орж байгаа хүмүүсийн дийлэнх жишээ гэр хороолоос шилжиж орж байгаа хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо бол ямар байдалтай байх вэ? Дийлэнх нь амьдралынхаа нөхцөлийг сайжруулж нэг хороолоос нөгөө хороол руу шилжиж байгаа хүмүүс байна. 7 бүлэг 29 зүйлийн ингээ хуулийн төслийг харлаа л да. Тэгэхээр энэ дээр Монгол банк суурь судалгааг нь хийсэн юм байна. Зардлын асуудлыг анхаарал татчихсан л да. Энэ ипотекийн төрөлсөн банктай болоход 7 их 80 төгрөг шаардлагатай. Анхны дөрмийн сан 200 тэрбумыг засгийн газар гаргана гэд энэ их төсвийг зарцуулаад одоо тэр хүлээлттэй байгаа 4 жил одоо тий очрыг шууд одоо зохицуулах боломжтой юу гэдэг л гол асуулт байна. Та энэ тал дээр юу гэж бодож харж байгаа вэ? Орон сууцны эрэлт ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд нөгөө нэг очрд орол бол одоо зарим банкнд бүр 7 жил болсон байна гэж байна шүү дээ. Энэ өнөөдрийнхөө хордоор явбал тэгэхээр нөгөө их усрын дутагдaltaй байна. Ялангуяа урт хугацааны их усрын дутагдaltaй байхгүй манай дээр чинь Монгол улсад чинь одоо 1 жил юм уу 2 жилээр л хүн хадгаламж хийж байгаа шүү дээ. За тэгээд нэг 5 жилийн бонд босгодог ч юм уу те. Тэнгүүт энэ ипотекийн зээлч болохоор 20 жил 30 жил явах байхгүй. Тэгээд богино хугацааны их усрээр урт хугацааны зээл болгох болдгоо. Тийм учраас одоо тэр дунд нь одоо урт хугацааны их уср болгож хуургаж өгдөг гэдэг энэ байгууллагууд ажиллаж байгаа байхгүй тийм заасчлах Монгол ипотекийн корпорац тийм. Тэгэхээр нөгөө энэ богино хугацааны их усрыг чинь одоо засгийн газраас урт хугацааны их уср болгох тал дээр дэмжлэг үзүүлээ гэж байгаа байхгүй тийм. Одоо татврын хөнгөлтүүд одоо юу Монгол банкн дээр ч гэсэн тодорхой хэмжээний шаардлагууд дээр зөвлөлөөд одоо энийг бас нэг засгийн газрын бонд шиг авч үзэх гэдэг ийм давуу талуудыг олгож байгаа юм билээ. Тэгэхээр тэгжиж бас энэ нөгөө нэг ийм их хэмжээний их усрыг зах зээл дээрээс татаж босгож нөгөө нэг ипотекийн зах зээл рүү барилгын салбар руу оруулна гэсэн ийм зорилттой байна. Энэ бол яг нэг л их усрыг хараад хийчихэж байгаа. Одоо богино хугацааны шийдлэх юм уу да. Богино хугацаанд их мөнгө босгоод ингээд хурдхан одоо зах зээлд оруулах зорилготой. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө нэг тийм бас л нэг тийм улс төрийн зорилготой юм уу? Одоо нэг сонгуулийн цикл нэгтэй уягдаад байгаа нь бас нэг тийм нэг талаараа онцгүй. Яг тэгвэл бид нөгөө нэг гашуун туршлага байгаа. 2013 онд энэ одоогийн хөтөлбөрийг хийхдээ хязгаарлалтгүй огцом их хэмжээний мөнгө нийлүүлээд тэгээд тэр нь юу болж хуурсан бэхээр зөвхөн үнийн хөрөгдөл
Тэр байрны үнийн хөргөдөл болж дуусаад нөгөө нэг хямдхан татвартай зээл авч ин хөнгөлтөд идэлж гин гэж бодсон хүмүүс маань тэр хөнгөлтөд идэлж чадаагүй байгаад үл байрных нь өссөн. Хин хоцсон бэ гэхээр л байрлал барьсан хэдэн компани эдэн л очиж байгаа байхгүй. Байрны үн баг 2 дахин нэмэгдчихэж чинь ямар ч нөгөө нэг 100 саяар байр авах гэжсэн бол тэрнийг ингээд 6 сая юу 8% хөнгөлтөд зээлээр авлаа гэгээд хөнгөлт идэлж гин гэж бодож итэл нөгөө байр нь 200 сая болчихор чинь тэр хөнгөлт нь байхгүй болчихж байгаа байхгүй. Ард иргэдэд очих тийм. Тэр ийм зүйлийг бол давтмааргүй байгаа. Тэгэхээр нөгөө саяны өөрөө ч ярьж байгаа тэр том дүнгууд бол огцом ингэж гаргаж болохгүй. Эдийн засгийнхаа эрэлт нийлүүлэлт хоёрыг тэнцвэржүүлэх тэрний тооцоо хийж багаар аажмаар нэмэгдүүлэх байдлаар тэгээд яг одоо хангалттай нийлүүлэлт байгаа юм. Нийлүүлэлтийн шок үүсгэж болохгүй. Яг тэгвэл бас одоо нэг Улаанбаатар хотод тийм байшин барих газар багтаа болж байгаа. Өндөр байшингууд барихтай. Тэгэхээр ийм төв нь бол ингээд шамбарлагдсан. Ийм учраас бол ер нь ийм долооны их усрэг дутагдaltaй ингээд ийм хэд хэдэн шалтгаанаас болоод ер нь явандаа бол ийм нийлүүлэлтийн шок үүсэх магадaltaй. Нийлүүлэлтийн шок гэж юу хэлээд байна вэ гэхээр нийлүүлэх орон сууц байхгүй болох тийм ийм байна. Бидний зүгээс ямар санал тавиад байгаа вэ гэхээр хашаанда хүмүүс маань гэр хороололд байлаа гэхэд хашаанда сайхан амьдрах тэр орчныг бүрдүүлж өгөөч. Өөрийнхөө гэр одоо гэрийн одоо байшингээ дулаалж байгаа хүмүүст нь тэр хөнгөлттэй зээлүүдийг олгооч. Ийм 26 байшин эрчим хүчний хэмнэлттэй байшин байруулад тэгээд тэрэндээ нөгөө газраа өгөөд оронд нь тэрэндээ нүүж орох юм нөхцөлтэй дутуу төлбөрийн энэ хөнгөлттэй ипотекийн зээлээр шийдээд нэг юм төсөл хэрэгжүүлсэн. Тэр төслийн хүрээнд бол ингэ болдгийм байлээ. Тэгээд энэ анх удаа бас тэр төслийн хүрээнд юм амны орон сууцны зээл гаргасан. Тэгээд ийм боломжтой зүйл байгаа учраас энийг одоо массаар нь хэрэгжүүлэх их олон тоогоор нь хэрэгжүүлэх хэрэгцээтэй байгаа. Тэрний тулд бол харин нөгөө үйлдвэрлэлийн бас дэмжих хэрэгтэй байгаа. Тэр эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцнуудыг бөөнөр нь үйлдвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл манай одоо хийж байгаа компаниуд бол хүчин чадал багтай нэг жилд магадгүй нэг 100 юм уу барайл тэрнээс ч чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр нэг юм ухсармал орон сууц шиг бөөнөр нь хийх ийм загваруудыг одоо бөөнөр нь үйлдвэрлээд гэр ороод одоо өөрийнхөө хашаанд өөрөө сайхан амьдрах. Ялангуяа манай энэ хойтлын бүс нутаг бол Улаанбаатар хотын хамгийн уламжлалт ойлголтоор бол хамгийн таатай бүс гэж үздэг гэж байгаа байхгүй архитекторууд, хот байгуулалтын инженерүүд. Яг тэгвэл нөгөө нэг уулын ингэр тал нар үздэг. Тэгээ нөгөө нэг хотоо бүхэлд нь хардаг өндөрлөг газар. Уг нь хамгийн үнцэнтэй газар гэж байгаа. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс маань бол бас нүг сонирхолгүй заавал ингээд нэг Шамбарлалд Улаанбаатар хотын ингээд төвжил рүү ингээд тэгээд байх шаардлага байхгүй байгаа бол тэндээ сайхан амьдрах боломжийг бүрдүүлмээр байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө одоогийн бодлого бол дандаа л өндөр орон сууцны дэмжих. Төрийн оролцоог хязгаарлаж чадах уу гэдэг асуулт байгаа. Одоогийн хуулийн төслийг харах юм бол за нэг төлөөлөл удирдах зөвлөлийн 9 гишүүн байх юм байна. 5 нь хараат бус байх юм байна. Ингээд төрийн оролцоог хязгаарлаж чадах болов уу? Тэр яг тэрийг бол ийм засаглал ер нь л одоо засаглалыг л хамгийн одоо сайн хийх л хамгийн чухал байгаа. Одоо Германд ийм орон сууцны банкны ийм тогтолцоо байна. Их усүрийн хүмүүсийн хадгаламжаар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хүн ингээд үр хөвгтдээ ч юм уу эсвэл өөртөө зориулаад залуу гэр бүл байлаа гэхэд би нэг 5 жилийн дараа байр авъя гэд өнөөдрөөс хадгалж эхлэе гэх юм бол тэрэн дээр төрөөс дэмжлэг үзүүлдэг. Одоо нэг жилд 10 сая төгрөг хадгалж чадсан бол 1 сая төгрөг бонус өгчдөг ч юм уу тийм ээ. Ингээд ирэх юм бол тэр хүн нөгөө хадгаламжаа цуцалчгүй тэр бонус нь алга болчдөг. Тэгэхээр тэр хүн ямар ч гэсэн тэр 5 жилийн зорилгын төлөө хадгалчих юм бол бонусаа ч аавна. Дээрээс нь тэрэндээ таарсан дүнгийн юу авдаг байхгүй юу? Хөнгөлтийн их усрын зээл авах эрх нэгддэг. Тэгэхээр ийм
одоо ийм систем байх юм бол энэ бол бас юм урт хугацааны одоо иргэдийн өөрийнх нь хадгалж байгаа юм их усүрийг бүрдүүлэх боломжтой. Одоогийн яригдж байгаа хувилбар бол нөгөө нэг зах зээл дээрээс мөнгө татлаа нийлүүллээ те. Ингээд ийм бас тодорхой нийлүүлэлтийн мөнгө нийлүүлэх юм бол бас инфляцийг хөөргөх энэ төр сөрөг нөлөөтэй бол энэ бол хуримтлал дээр суурилж байгаа систем бол бас иргэн өөрөө хуримтлуулаад хэрэглээгээ хязгаарлаад тэгээд тэр мөнгөнд буцаад барилга руу орж учраас инфляцид сөрөг нөлөөлөл багтаа ийм хөл байхгүй. Тэгэхээр аль алин нээж өгөх боломжуудыг уг нь хамтд нь хиймээр байгаа. За тэгээд тэр Германы систем дээр бол энэ зөвхөн Герман биш л дээ Англи, Япон, Солонгос гэдэг ингээд одоо сүүл Казахстан тэр аваад ингээд ер нь л ингээд ийм дэлхийд дээр нэлийн тархсан систем байхгүй одоо хуримтлал дээр суурилсан орон сууцны санхүүжилтийн систем гэх юм да. За тэдний төлөөлөл удирдах зөвлөлийг бол яаж шийдсэн байна вэ гэхээр юм улс төр мөстрийн нөлөөтэй хэсгүүд нь бол одоо манайхаар бол тууз гэдэг ойлголтонд яг банкаа авч явдаг удирдлагын зөвлөл гэх юм уу да. Тэр нь бол ингээд юм жинхэнэ мэрэгжлийн банкируудаас бүрдсэн байгаа байхгүй юу? Гол шийдвэрүүд бол ер нь дандаа тэр юм дээр гардаг. Монголд ч нэг зовлон нь юм байгаа байхгүй одоо энэ манай төрийн өмчтэй хуулиар байгуулагдсан янз бүрийн санхүүгийн байгууллагуудын төлөөлөл удирдах зөвлөл за яг тэнд би ороод ажиллаж байгаа учраас бас мэдэрч энэ янз бүрийн төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах зөвлөлийг харахаар хараад бус нэртэй ийм хараат хүмүүс байгаад байгаа байхгүй. Надад л нөгөө нэг ямар нэг арга чарга бол байдаг юм бэл. Тэгэл яаж хийж байгаа л нөгөө нэг өөрийнхөө танилцал нөлөөний ингээд ийм хүмүүсийг эсвэл нөгөө ашиг сонирхолтой ч юм уу тийм хүмүүсийг ингээд хараат тус гэдээ оруулцдаг. Тэгээд нөгөөдөлийнхээ үгнээс гардггүй. Нэг ийм байдалтай байгаа. Тэгэхээр энийг бол нэг улс орондоо яриа өжгөрсөн юм байгаа учраас тэрийг олон хараат тус нэмлээгээ тэр асуудал бас шийдэгдэх хэрэг юм шиг байна. Тэгэхээр илүү тэр саяны миний ярьдаг хувилбар бас илүү сонирхолтой ч магадгүй. Тэгэхээр хамгийн зөв хувилбар нь дундаасаа ер нь юу бахаар нь та одоо банкны холбооноос төвшүүлсэн саналууд юм тий. Энэ хувилбараар бол магадгүй нэг ямархуу хүмүүс нэмжигдэх гэнэ нөхөр юм дунд хэмжээний орлоготой. Тэгээд их усүр юу нөгөө нэг урьдчилгаа төлбөрийнхөө 30% бүрдүүлсэн ийм хэсэг рүү дэмжлэг нь илүү очих гэдэг. Тэгээд нэг хүүгийн төвшин бол одоогийн тэр нэг 6%-аас арай дээгүүр. Мэдээ зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. Зах зээл дээрээс мөнгө өсөх юм чинь. Тэгээд гэхдээ одоогийн яг банкны одоо банкуудын арилжааны олгож байгаа зээлээс нэг арай бага. Нэг ийм л бүтээгдэхүүн гарах гэдэг юм. За банкуудын олгож байгаа зээл 14% байна гэж бодъё тий. Нөгөөх нь нэг 12 юм 11% байна гэж бодъё. Одоо энэ шинээр байгуулагдсан банкны зээл тий. Тэгээ нөгөө нэг 6% олгож байгаа зээл ингээд нэг юм 3 төрлийн бүтээгдэхүүнтэй болох гэдэг байгаа байхгүй. Бид нар бол энэ ингээд нөгөө нэг төр энэ 6-аас доош гэж бодож зарим бүлэгтүүл тий. Тэгэхээр ингээд юм бүтэн энэ сегментийг хамарсан юм уян хатан системтэй болмоор байна гэдэг байгаа байхгүй. Аль сегментийг ямар их дэмжлэг үзүүлэх юм бэ? Одоо яг гэр хороолол яг яндан буулгаж байгаа олон хүүхэдтэй залуу гэр бүл анх удаа байшинд орж байгаа ч юм уу байшин хөдөлж авч байгаа эсвэл өөрийнхөө амны орон сууцыг барьж байгаа ч гэдэг юм. Ийм гэр бүл байх юм бол тэнд одоо хамгийн өндөр дэмжлэг очихоор тийм ээ. Бодлого нь тодорхой гарах хэрэгтэй байна шүү дээ тий. За ерөөсөө энэ төр бол энийг ингээд хамгийн зорилттой бүлэг гэж үзье. Зорилттой бүлгээ тодорхойлоод ингэчих юм бол энийг бол нэг арилжааны банкны хүн яг эдийн засгийн шийдэж болохгүй. За танд бол ийм зээл эндээс олдох нэ. Одоо нөгөө 6% их усрээс танд бол тэдэн хэмжээний олдох юм байна. Яг тэгвэл та тийм шаардлагыг хангацсан. Энэ 12% танд тэдэн хэмжээний олдох юм байна. Тэгэхээр манайх үйлчлсэн энэний санхүүжүүлж хийж гэдэг юм уу тий. Ингэж ийм нөгөө нэг ийм хүнд нь эзэндээ тохирсон харилцагч төвтэй бүтээгдэхүүн баймар байхгүй. Одоо болохоор юм нийлүүлэх төвтэй 6% байна, 12% байна. Энийг авуулаа болвол 100% байна гэдэг ийм юм санал болгоод байгаа. Тэгэхээр эсэргээрээ харилцагч төвтэй болмоор байгаа.
За ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу? Ялангуяа ипотекийн төрөлцөд товчлоод байгаа тийм. Банктай болох тухайн асуудалд. За тэгэд ямар ч үсэн төр засаг анхаарж байгаа их баяртай байгаа. Тэгээд энэ их нөгөө нэг нийлүүлэлтийн шок үүсэхгүй байх дээр одоо нөгөө хитрхийх мөнгө нийлүүлж инфляц үнийн хөрөгдөл үүсэхгүй байх дээр онцгой анхаарах шаардлагатай. Тэгээд мэдээж одоо засаглал бол хамгийн чухал. Нэг эдэн жилийн дараа бас нэг дампуурч эдэм төрийн банктай болмооргүй л шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол онцгой анхаарах шаардлагатай. Тэгээд бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлэх, олон өөр бүтээгдэхүүн гарах арай уян хатан ийм хуулийн төсөл баймар байгаа. Тэр нөгөө нэг урьдчилгаа төлбөрийн бүрдүүлж чадаагүй хэсэг рүү илүү бас анхаармар байгаа. Тэгэхээр тэр урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэх, тэр хоримтлалаа бий болгох, тэр нь дэмжлэг үзүүлэх ийм зүйлсийг бас энэ хуулиндаа тусгах шаардлагатай байгаа. Тэгээд олон улсад ийм сайн жишгүүд байхад тэрийг бас ингэж игнор одоо ерөөсөө тоож хэлцэхгүйгээр тэгээд ийм одоо жоохон мөөхөрдүүл яваад байгаа. Манайх бол их олон удаа санал өгсөн. Тэр саналуудыг бол ер нь жоохон авахгүй л ингээл яг л энэ хувилбараар явна гэж яваад байгаа.